Монгол улсын үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүгч хэрэгжүүлнэ. 2-т ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасны дагуу шүүхээс гарч байгаа шийдвэр нь Монгол улсын нэрийн өмнөөс гарах эрх зүйн үндэслэлийн их сурвалж болдог. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол улсын нэрийн өмнөөс гарч байгаа шүүхийн шийдвэр, биелэх ажиллагаа, хэрэгжилтийн явц, шинжиллийн асуудлыг хөндөх болно. Шүүхийн шийдвэр гэдэгт эрх зүй маргаан, захиргааны хэрэг болон эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг шийдвэрлсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх буюу цагаатгах тогтоол, торгох, эд хөрөнгө хураах, ял оногдуулсан болон хөрөнгө гаргуулах асуудал, давд заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, Монгол улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрийн байгууллагын шийдвэр, шүүхээр баталгаажуулсан нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрийн шийдвэрийг хамруулан үздэг. Шүүхээс гарч байгаа дээрх шийдвэрүүд заавал биелэгдэх эрх зүйн хүчин чадал, түүнийг бодит амьдралд ямар байгууллага хэрэгжүүлдэг талаар тодрууллаа. Эрх зүйн суурь үндэс ерөөсөө хүний эрх хэрэгжүүлэнд оршдог юм а гэсэн эртний философичийн хэлсүүг байдаг л да. Зүгээр хараад байхад таны саяны хэлсэнчлэн тэр шүүхийн шийдвэрт заавал биелэгдэх зарчим гэдэг маань ерөөсөө төрийн эрх мэдэл хуваарлах онлын дагуу шүүх мэдлийн байгууллага оршихуй, эс оршихуй үндэс суурь бол таны саяны ярьсан зарчимтай шууд холбоотой гэж бодож байна. Өөрөлдөх юм бол шүүхийнс гаргаж байгаа альва хүчин төгөлдөр шийдвэр сая биелэгдэж байж гэмээр энэ зарчим хэрэгжих үндэс суурь байх үндэстэй. Түүнээс шүүхийн шийдвэр зөвхөн цаасан дээр буусан шийдвэр биш. Бодит амьдрал дээр тэр зөрчигдсөн гэх эрх хэрэгчлөөг хамгаалж чаддаг. Тэр цаасан дээр буусан тэр шийдвэр амьдрал бодитоор хэрэгжиж чаддаг ийм механизм, ийм тогтолцоо, ийм зарчим альва улс оронд үйлчилж байж нөгөө төрийн эрх мэдэл хуваарлах зарчим бодит тутгаараа хэрэгжих үндэс нөхцөл болно гэж үздэг. Шүүх бол гагцхүү хуулийн захирагдаж, хуулийг тайлбарлаж хэрэгжүүлдэг байгууллага. За энэ хүчин төгөлдөр хуулийг хэрэгжүүлээд гарч байгаа эрхийн акт бичиг баримт нь шүүхийн шийдвэр. Шүүхийн шийдвэр өөрөө заавал биелэгдэх эрх зүйн баримт бичиг тооцогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг холбогдогч этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ талаар иргэний эрх шүүх тэнцвэрийн шийдвэрлэх тухай хуульд ч тусгаж өгсөн байж байдаг. Шүүхийн тухай хуулинд ч тусгаж өгсөн байж байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэхгүй байна гэдэг маань хууль хэрэгжихгүй байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хэрэгжихгүй хууль, биелэгдэхгүй шийдвэр гэдэг бол хоосон цаастай адилаа гэсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр гэдэг заавал хэргийг эцэслэн шийдвэрлсэн шийдвэр тогтоолоос гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа бүх төрлийн захирамж, тогтоол, шийтгэр одоо юу гэдэг тийм ээ аж ахуйн нэгж байгууллага иргэн хуулийн этгээдээс нотлох баримт шаардсан захирамж байж болж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлөвлөх, урьдчилан төлөвлөх захирамж байж энэ бүх захирамжийг холбогдох заавал биелүүлэх үүрэгтэй л гэж байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж нь өөрөө шүүхийн шийдвэрийн хүчин чадалтай шууд холбоотой. Шүүхийн шинжилэл эд өрнөж байгаа энэ үед ард иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдлыг чухал зорилттой болгож байна л да. Тэгэхээр шүүхийн хүчин чадал өөрөө илүү өндөр байжээ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэж ард иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгддэг. Ард иргэдийн дунд шүүхийн нэр хүнд өсөн нэмэгдэх гол чухал үзүүлэлт нь энэ шийдвэр заавал биелэгдэх үндсэл болж идэг. Монгол улсын үндсэн хуульд улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж заажээ. Энэ үзэл баримтлалаар шүүхийн шийдвэр хэмээх эрхийн баримт бичгийн хүчин чадал нь заавал биелэгдэж байж иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгдөг. Монгол улсын шүүх сүүлийн 3 жилд шийдвэрлсэн хэргийн тоо баримтаас үзвэл Иргэний эрхийн шүүхийн шийдвэрийн биелэлт маань ер нь хэрэг байдаг. Та энэ талаар өөрийнхөө санал бодлыг бидэнтэй хаваалцахгүй. За шүүх шийдвэрээ ямар ч гэсэн гаргаад шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.
Иргэний эргийн шийдвэр хүчин төгөлдруулнө. За энэ шийдвэрийг холбогдохтой сайн дураар биелүүлэх үүрэгтэй бичдэг. Энэ үүргээ гүйцэтгэхгүй бол төрийн албадлага хэрэглэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг албатан гүйцэтгүүлэх хүсэлтийг төлбөр авахч тал гаргаад ирэх нь шүүх хүсэлтийг хүлээж аваад албатан гүйцэтгэх захирамжаа гүйцэтгэх хугацаатай бичээд олгодог. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгодог. За шийдвэр гүйцэтгэх байгууллага маань энэ баримт бичгийг үндэслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээж эхэлнэ л дээ. За ингээд төрийн албадлага хэрэглэх эрх бүхий субъектийн үйл ажиллагаа эхэлнэ гэсэн үг. Энэ субъект маань шүүхийн шийдвэр гүйцэтгэгчүүд ээ. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн төрийн албадлагын арга хэмжээ хэрэглээд одоо зарим тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх, шийдвэр биелэгдэхгүй удах, сунжрах, төлбөр авахчийн эрх ноцтой зөрчигдгийн тохиолдолд бол байна. Шийдвэр гүйцэтгэгч шат дараалсан маш олон үйл ажиллагаа явуулдаг. Маш олон үйл ажиллагаа. Тэр үйл ажиллагаа болгонд төлбөр төлөгч гомдол гаргах хэрэгтэй. За ингээ энэ гомдлыг хүлээж авсан шүүх яадаг гэхээр иргэний эрг үүсгдэг, 3 шатны шүүх дамжиж шийддэг. Нилээдгүй хугацаа өнгөрдөг тийм үү? Ингээ арайгээд тэр асуудлыг шийдсэний дараа яг дараагийн шатны үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэж явуулахад дахин ч гомдол гарч эхэлдэг. Тэгэхээр энэ олон шатараасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргаад яваад энэ бүх гаргасан гомдлыг шийдэх гэсээр нөгөө төлбөрт авахчийн чинь ирэх ашиг ноцтой зөрчигддөг. Нөгөө шийдвэр чинь биелэгдэхгүй сунжирч удааширдаг нөхцөл байдал гарч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ гомдол гаргадаг хуулийн зохицуултыг одоо төлбөр төлөгч нар яаж хэрэгжүүлж ийнэ вэ гэхээр санаатаагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй хугацаа авдаг ийм механизм болгож ашиглаж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх үндсэн нөхцөл болж ийн гэж үзэж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэд олон нийтийн саналыг цахим хэлбэрээр авч эхэллээ. Та шүүхийн шинтгэлд өгөх саналаа дараах хаягаар ирүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл. Захиргааны эргийн шүүхийн шийдвэр маань одоо биелэлт нь хэрэг гэдгийг энэ талаар та нэг үсгтэй санал бодлоо олцооч. Их чухал асуулт байна гэж ойлгож байна. Монгол Улсын үндсэн хуульд эрүү иргэн захиргааны чиглэлээр дагнсан шүүх байгуулж болно гэд заасан. За үүний дагуу захиргааны эргийн дагнсан шүүх байгуулагдсанаас хойш 10 жилийг үджээ. Энэ хугацаанд баггүй шийдвэр гаргасан. Ер нь статистик тоос судалгааг аваад үзэхэд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт иргэний болоод захиргааны эргийн шүүхийн шийдвэрийн биелэлтээс харьцангуй илүү байдаг юм байна. Тэгэхээр нөгөө талдаа иргэний тухайлах юм бол захиргааны эргийн шүүхээс гарч байгаа шийдвэрийн биелэлт бас анхаарах асуудлын тоонд орсон байна. Жил ирэх тусам захиргааны эргийн шүүхд хандж байгаа иргэд хуулийн этгээдийн хандлага нэмэгдэж байна. Нөгөө талдаа иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчиж захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэрүүд ихсэж байна. Тэр үүгээрээ захиргааны байгууллага хуульд нийцээгүй шийдвэр гаргаж явна ч гэдэг юм уу? Эсвэл иргэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүгүүд хандах хандлага ихсжээ гэж ийм дур зураг харагдаж болно л доо. Тэр альч дур зураг харагдсанаас илүүтэйгээр захиргааны эргийн шүүгээс гарч байгаа шийдвэрийн биелэлт нь өнөөдөр анхаарал татсан асуудал нэг болсон байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулинд хууль дэдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн чиг үрийг хэрэгжүүлж байгаа төрийн гүйцэтгэх тийм ээ болоод удирдах албан тушаалтны гаргаж байгаа альва шийдвэр үйл ажиллагаа Монгол Улсын үндсэн хууль бусад салбар хуульд нийцж явагдах ёстой. Мөн шүүхийн шийдвэрт захирдах ёстой. Тэр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Шүүхээс гарч байгаа шийдвэрүүдээс эрүүгийн хуульд заасан ял хариуцлагыг биелүүлэх ажиллагаа харьцангуй биелдэг байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хэрхэн явагдаг талаар холбогдох албан тушаалтнаас тодруулцгаая. Шүүх эрх мэдлийн байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүч маань дийлэнх эрхээр цогцолж байгаа. За энэтэй холбогдуулаад би тоо баримтыг дурдъя. 2011 онд нийт 14849 шүүхийн шийдвэр ирж исэн бол 2012 онд 14508 гүйцэтгэх хүч, 2013 онд 16898 гүйцэтгэх хүч иржээ. За бод биелэлтийг авч үзэх юм бол манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань гүйцэтгэх хүчийн бод биелэлт нь 64.5%-ийг 11 онд, за 12 онд 66%-ийг гүйцэтгсэн бол за энэ онд өөрөөр хэлэх юм бол 2013 онд за 67.1
6% гүйцэтгэл ажиллагаа явуулсан байна. За шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн бод бэлтгийг авч үзэх юм бол 2011 онд 64.5%-тай. За 12 онд бол 66%-тай. За 13 онд 67.4% бод бэлтгийг биелүүлсэн ийм тоо үзүүлэлтүүд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг энд бас дурдсан зүйтэй. Яагаад энэ бод бэлт 60% байгаа вэ гэж үзэх юм бол энд нэгдүгээрт шүүх хэрэгтний байгууллагт иргэн хуулийн этгээд маань тухайн этгээдийн хариуцагчийн талаарх нэхэмжлэг гардуулж өгөхдөө иргэний шүүх тэнцвэрлэх хуулийн 69.1 гэж байдаг. За тэн дээр тэр заалтан дээр юу заасан бэ гэхээр шүүхөөс гарах шийдвэрийг баталгаажуулах захирамж байдаг. За энэ захирамжийн хүрээнд нэхэмжлэгч маань тухайн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлүүлэх шүүхөөс гарах шийдвэрийг баталгаажуулах захирамж хүсэлт гаргаагүй улмаас төлбөртлөгч иргэн хуулийн этгээд маань бусдад эд хөрөнгөө нуух, шилжүүлэх ийм асуудлууд бий болдгоо. За ингэснээр төлбөрлөх процесс нэг үндэслэл болоод за ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирж байгаа гүйцэтгэх хүчүүд маань тухайн төлбөрлөгчийн иргэн хуулийн этгээдийн эд хөрөнгөнд бусдын энэ нэр дээр шилжигдсэн байх, өөрөөр хэлбэл бусдад өөрийнхөө эд хөрөнгийг бусдад шилжүүлээд нуун дарагдуулах ийм байдлууд бий болж байгаа. За энэ бэрхшээлүүд нэг дахь асуудал бий болж байгаа. Хоёр дахь асуудал нь бол тухайн төлбөрлөгч иргэн хуулийн этгээдийн талаарх арилжааны банкудаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань лавлгаа авдаг. За энэ лавлгааны хүрээнд банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 2-т юу гэж заасан байдаг гэхдээ зэрэг тухайн этгээдийн талаарх брокерийн зөвшөөрлөөр заавал лавлгаа авчиж танай байгууллагад өгнө гэдэг асуудлыг тавьдаг. За ингэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань хүчин мөсдөж одоо тухайн төлбөрлөгчийн харилцах даансанд нь хэдэн төгрөг байгааг орж гарч байгааг мэдтгүү. За энэтэй холбогдуулаад мэдээлэл авч чадаагүй асуудал энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл тулгарч байгаа нэг хоёр дахь асуудал энэ болж байгаа. За гурав дахь нэг асуудал нь гэвэл төлбөрлөгч маань төлбөрлөхөөс санаатаа зайлс хийж байгаа үйлдэлүүд байждаг. За энэ үйлдэлүүдийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан шийдвэр гүйцэгч маань эрхлэх байгууллагт хүсэл тавьдаг. За энэ асуудал дээр цагдаагийн болон эрүүг үүсгдэг эрхлэх байгууллага маань эрүүг үүсгээс татгалздаг. Яг тэгэхээр шүүхийн шийдвэр биелүүлэх зайлс хийсэн үндэслэл тогтоогдохгүй байна. За энэ яг тогтоогдохгүй юм бэ гэхдээ зэрэг тухайлах юм бол иргэн Д гэж иргэн 10 сая төгрөг төлбөртэй байлаа гэхэд тухайн шийдвэр гүйцэгч төлбөрөө одоо юу гэдэг нь сар бүр тогтмол одоо юу гэдэг нь 100 сая төгрөг ч гэдэг юм 10 сая төгрөг ч гэдэг юм байдлаар төлж явах. За энэ байдал нь өөрөөр хэлбэл нөгөө зайлс хийсэн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг бас нэг хуулийн цорхоо байдаг. За энэ ингээд цаашлаад өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байна гэхээр зэрэг одоо өчнөд үйлдвэр үйлчилж байгаа хуулиуд маань өөр хоорондоо зөрчилтөнтэй банкны тухай хууль мөн бусад хууль тогтоомжуудтай зөрчилтөнтэй байдгаас болоод хүндрэл бэрхшээлүүд үүсээд байдаг. За энэ мэтчил ингээд энэ асуудлууд дуртай бол бэрхшээлүүд бол нэлээд асуудлууд бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаанд болохгүй зовлон байдаг л баг. Гэхдээ шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай гэдгийг дахин сануулan хэлэх нь зүйтэй болов. Шүүхийн шийдвэр биелүүлэх одоо үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцооны хувьд ярих юм бол за өмнө нь бол шүүхийн шийдвэр биелүүлэх алба маань шүүхийнхээ дэргэд байж за шүүгч бол гүйцэтгэх ажиллагаанд нь бол хяналт тавьж ажилладаг байсан. Тэгэхээр тэр үед бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол нэлээд өндөр хувьтай гардаг юм тоон үзүүлэлт бол байсан. Тэгэхээр шүүх хэрэгээ шийдвэрлэжээд за тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нь одоо албатан биелүүлж байгаа энэ байдалд нь бол нэлийн шүүмжлэлтэй хандаж салгасан. Үүнийг нь бол одоо хувьдаа зөв гэж боддог. За өөрөөр хэлбэл одоо шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа маань шүүхийн шийдвэр биелүүлэх албыг бол шүүхийн салбар мэт ийм ойлголт бол ард иргэдийн дунд бол байдаг байсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нь шүүхийн нэр хүндэд хэр хамааралтай вэ? Шууд хамааралтай. Монгол Улсын үндсэн хуулинд хүмүүнлэг иргэний арилсан нийгэм байгуулах, за мөн хүний эрх чөлөө шударга ёсыг хангах, хууль дэвлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан. Энэ бол зөвхөн тунхаг төдий биш, бодит биелэл олох нь чухал л да. Үүний тулд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүхийн шийдвэр, өөрөлдөх юм бол шүүхээс гаргаж байгаа альва шийдвэр заавал биелэгдэг байх учиртай. Хууль зааснаар бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ гэдэг нэгэнд зохицуулагдсан юм ойлголт. Бодит амьдрал дээр харахад бол шүүхийн шийдвэр бас биелэгдэхгүй байх, хугацаа алдах, зохисоор биелэгдэхгүй байх
ийм нөхцөл байдал бол тав хүний бүгд мэдж байгаа. Зүгээр нэг зүйлийг энд хэлэхэд иргэнд хуулийн этгээдэд марах хэрэг байдаг. Зүйлээр хамгаалагдсан эрхэлтэй. Мөн альва шүүхийн шийдвэрийг давзаалтах, гомдол гарах мөн эрх байдаг. Мөн л үндсэн хуулиар хуучлагдсан эрх. Нэгэнт хүчин төгөлдөр болцсон шийдвэрийг харин биелүүлэхгүй байх. Биелүүлэхээс зайлсхийх асуудал хэрхэвч байж болохгүй юм уу? Нөгөө үндсэн хууль заасан марах эрх гэдэг маань өөрөөр хэлэх юм бол хүчин төгөлдөр хуулийн шийдвэрийн шийдвэр гарснаар шүүхийн эцсийн шийдвэр гарснаар дуусгар болдог. Тодруулах юм бол тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, тухайн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг, тухайн шийдвэрийг сайн дураар биелүүлдэг ийм эрх зүйн соёл, ухамсар одоо ард иргэдэд маань мөн төрийн байгууллагын тушаалтнууд маань байх ёстой. Өнөөдрийн бодит байдлыг харахад шүүхийн шийдвэр тэр бүр биелэгдэхгүй байх тохиолдол байна. Энэ ч үүднээс энэ удаагийн нэвтрүүлэг бас явагдаж байгаа болов уу гэж би бодож байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх энэ тохиолдол нь нөгөө таны асуусан иргэд шүүхэд итгэлийг алдагдуулна. Өөрөөр хэлэх юм бол гарч буй шүүхийн шийдвэр тухай бүр нь биелэгдэг байж гэмээд сая шүүхэд иргэдийн итгэл мөн одоо өсөх шууд хамааралтай юм ойлголт юм л та. Шүүхийн хүчин төгөлдөр гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж түүнийг сахин биелүүлэх нь хуулийн үүрэг болно. Иймд нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэхээс өөр аргагүй. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийг янз бүрийн өнцгөөс шүүмжлэх, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд сөрөг ойлголт бий болохуйц хэмжээнд мэдээллийг цацж байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх эрхтэй. Энэ эрхээ эдлэх нь таны асуудал. Гэхдээ шүүхийн шийдвэрийн талаар өөр зохицуулалт байна. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйл зааснаар Монгол улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд анхан болон давд заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаад гарсан шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр болж түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэжээ. За шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох механизм хуулийн зохицуулалт бий. Тэгэхээр одоо захиргааны хариуцлагын тухай хуулинд зохицуулж өгсөн, тусгаалсан иргэний нэрийг хянан шийдвэрлэх тухай хуулинд зохицуулж өгсөн байж байдаг. Тэр байтугай эрүүгийн хуулинд бас зааж өгсөн. Санаатайгаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулт байгаа. Гэхдээ тэр болгон энэ зохицуулт хэрэгждэггүй болов уу гэж бодож байна. Ер нь бол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх. Тэр тусмаа төрийн захиргааны байгууллагын тушаалтнууд шүү дээ. Иргэд хуулийн этгээд биш. Энэ маань өөрөө нөгөө л та бидний өмнө ярьдаг нөгөө хууль дээдлэх зарчим хэрэгж чадахгүй байгаагийн л нэг илэрэл. Тэгэхээр нэгэнт алба сайн дураар биелүүлэхгүй байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд тэр шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр байгууллагын ажилтнуудын тэр ажиллах нөхцөл боломж, тэр хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлага бол зүй усаар тавигдаж байна. Хэрвээ хэрэгжихгүй хууль дээр нь биелэгдэхгүй шийдвэр гараад байвал өнөөдөр хийх хоосон зүйл дээр нь явдал чирэгдэл асар ихээр учрна гэсэн үг юм аа. Нөгөө шүүхийн шийдвэр маань цаас болон хувирахад хүрнэ гэсэн үг. Үүнээс үзвэл Монгол улсын нэрийн өмнөөс гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж заавал биелүүлэх нь эрх зүйн төрийн үйл ажиллагаа юм аа. Шүүхийн эрхэм зорилго. Хүний эрх эрхчлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндсэн хуульд байгууллагыг хамгаалах. Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлнэ.
Хэрэг маргааныг хэн шийдвэрлэх замаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн соёл ухамсарыг дээшлүүлэх. Гин буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлцэн гин буруутай тооцож болохгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл. Давж заалдах шатны шүүхийн байршил. Давж заалдах шатны шүүхийн байршил нутаг дэвсгэрийн харьяаллыг шинчлэн тогтоолоо. Давж заалдах шатны шүүх нь эрүү, эргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдана. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн тухай хууль шинжлэгдэн батлагдлаа. Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа болно. Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэр, хүн амын нэгтршил, хэргийн ачааллаас хамаарч эрүү, эргэн, захиргааны дагнсан шүүхийг байгуулна. Шүүхийн бие даасан байдлыг хангаж ажиллах эрх зүйн үндэслэлийг тогтоолоо. Шүүгчээс шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлөхийг хориглоно. Шүүхийн захиргааны тухай хууль шинээр батлагдсан гарлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлд захиргааны мэргэжсэн байгууллагатай болох эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Шүүгчийн хараад бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийг шилж олох ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн болон ёс зүйн хорооны ажиллах зарчмыг тодорхойллоо. Шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх эрх зүйн орчин бүрдлээ.